Сайн бацгаана уу? NRCC компани ахлах судлаач соёл маань. За би та бүхэнд 26 оны 1-р улирлын хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны зарим үр дүнгээс танилцуулъя. За 26 оны 1-р улирлын байдлаар иргэдийн 73% нь бол эрх нэгжлийн хугацаанд үнэний түвшин өснө гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч энэ өмнөх оны мөн үеэс бол 4 пунктээр буурсан байна. Харин нөгөөтэйгөр өөрчлөгдөхгүй үнийн түвшин эрх нэгжлийн хугацаанд хэрэндээ байна гэж үзэж байгаа иргэдийн хувь бол 7 пунктээр өссөн байна. Харин буурна гэсэн хүлээлттэй иргэдийн хувь бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэндээ байна. За үнийн түвшний хүлээлтийн хувьд хүлээгдэж буй инфляц бол эрх нэгжлийн хугацаанд 7.7%-тай байна. За хот хөдөөгийн иргэдийн хувьд бол энэ хүлээгдэж буй инфляц баг зэрэг ялгаатай байдаг. Хотод арай бага, хөдөө арай өндөр байдаг. Хотын иргэдийн хувьд бол эрх нэгжлийн хугацаанд инфляцийн түвшин 6.8%-тай байна гэж хүлээж байгаа бол энэ хөдөөний иргэдтэй харьцуулахад 2 пунктээр бага байна. За тэгээд иргэдийн 45% нь бол мөнгө хөрөнгөө төгрөгөөр байршуулахыг илүүд үзэж байна. За 30% нь бол мөнгө хөрөнгийг бие хөрөнгөөр, харин 15.6% нь бол гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж байна. За өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол хөрөнгөө төгрөгөөр байршуулахыг илүүд үзэж байгаа иргэдийн бол 9.7 пунктээр өссөн бол гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж байгаа иргэдийн бол 5.1 пунктээр буурсан байна.